자, учрал дараагад цагаан үеиг гишүүнгээд энэ зөвшөөрөлтөй хуульдаас 2-3 жил ноцолцсон бас тодорхой том дэвшлүүд гарсан. Энийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 1000 гаруй тусгай зөвшөөрлийг өгөх нь 250-д давчрна гэдэг бол бас том эрх зүйн дэвшил гэж биелэх гэдэг. Эрх зүйн дэвшил. Харамсалтай нь одоо сая учрал гишүүн ч гэсэн хэлээд байх шиг энэ хэрэгжилтээр ерөөсөө манайхан чинь ингээд нэг юм нуглаа хийдэг. Нуглаа хийхдээ бүр хийдэг нуглаа нэм технологи болцсон ийм ард түмэн шүү дээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ер нь бол нэг манай төрийнхний таргалсан, хувийнхний турсан хоёр бол нөгөө дагдангийн их нэрийн таргалсан цэрмагийн турсан хоёртой тэнцэнэ гэдэгтэй яг л адилхан дүүцгүүд иймд үйл явдал болсон. Өнөөдөр ерөөсөө энэ бизнесийн чинь татвар гэхээсээ илүү одоо энэ бизнесийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа баялаг бүтээгдэхүүн чинь энэ зөвшөөрөл тийм ээ одоо энэ нэг зөвшөөрлөө сунгах эсвэл оруулж исэн бараа бүтээгдэхүүнээ бүртгүүлэх гэдэг нэг юм том одоо босго давна гэдэг чинь үнэхээр хүнд байгаа шүү дээ. Яг үннийг хэлэхэд бол. Ер нь ингээд төрд нэг энэ задуучууд орох гээд нэг шунаад үхэлдээд одоо бидний нэг ярьж туснаар нөгөө нэг цүнх баригч нар орох гээд гүйлдээд идэх чинь ерөөсөө л энэ нэг гарын үсгний л дон шүү дээ. Гарын үсгний дон. Энэ нэг бүр тарифтай болцсон. Тэрээс яг энэ зөвшөөрлөө чинь цаана одоо төрийн хүн суртал, төрийн авилгал, алан тушаалын дон эрх мэдлүүд чинь ерөөсөө энэний цаанд нуугдж байгаа шүү дээ. Нуувчин дотор байж байгаа, нуугдж байгаа зүйлүүд. Тэгээ монголчуудын нөгөө арын хаалга гар хүндрүүлнэ гэдэг асуудал чинь ерөөсөө л энэ зөвшөөрөл гэл байгаад байгаа. Тэр би бас нэг хэд хэдэн юм сонгодог одоо бизнес хийдэг зөвшөөрлүүд байна. Учрал дарга. Өнөөдөр Монгол улсад одоо яг ингээ энэ 3 асуудал, 3 салбар байгаа юм. Өнөөдөр нэг эмийн бүртгэл гэж. За Монгол улсад хүн ер нь энэ эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа оруулж ирж байгаа компаниуд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, патент авсан, чанарын хүлээн зөвшөөрөгдсөн энэ юмуудыг Монгол улсад бүртгэх үйл ажиллагаа тамийн ажил. Маш тамийн ажил. А энэ бол яг одоо маф. Тодорхой бизнесийн одоо бүлэглэлүүдийн одоо ашиг сонирхлыг хөндсөн бол тэр бараа бүтээгдэхүүнүүд нь орж ирч чаддгүй. Зөвшөөрлүүдээ авч чаддгүй. Хоёр дахь нь энэ гайлын коочлын асуудал, барааны коочлын асуудал. Одоо гайлынхаа байцаагчтай хувилдж байгаад ижил төрлийн бараа ороод ирэнгүүт нөгөө одоо компаниуд нь хувилдж байгаад тэгээд өрсөлдөөнүүдийг яг тэр өөр коочлоор коодлуулдаг. Тэгээд тэрнийх нь өртөг өсчдөг. Яг адилхан стандарт ISO авсан бараа бүтээгдэхүүнүүдийг олон улсын ангилал нь нэг ангилд байгаа юм манайх өөрөөр бүртгэгдсэн өчнөө үе төм тохиолдол байгаа шүү дээ энэ гайл дээр. Зөвхөн нэг гайлын байцаагч үзэмжээс болж. За 3 дахь марзан юм бол энэ байгаль орчны үнэлгээний зөвшөөрөл гэдэг. Зөвхөн байгаль орчны яамны газрын дарга нар, үеийн газрын дарга нарын үнэлгээ хийдэг давуу эрхтэйгээр ганцхан тэдний зөвлөх компаниуд нь авдаг давуу эрхтэй зөвшөөрөл байсан саяхны хүртэл. Их мэтлэнгээр биднэрт бол маш марзан зөвхөн одоо ёстой нэг Монгол ухаан монголчлон гэдэг шиг нэг юм марзан юмнууд маш их байна. Тэгэхээр энийг одоо бид нар яг үнэхээр одоо яг өргөс авсан юм шиг авч чадах юм бол энэ бол тодорхой одоо дэвшил болно. Ер нь бол бид нар сайн стратеги одоо сайн эрх зүйн шинжилгэүүдийг хийдэг. Яг эргээд хэрэгжилтэн дээр бид нар нураад унждаг. Зүгээр нэг юм төрийн дунд шатны албан тушаалтнуудын одоо үзэмжээс бол нураад унждаг. Зөндөө тохиолдлууд байж байгаа шүү дээ. Би олон жишээ дурдж чадна. Нэг одоо үйлчлэгээний төв дотор, бизнесийн үйлчлэгээний төв дотор 2 ресторан нэгдэхэд нэгийнх нь рестораных нь эзэн нь өөрөө тэр тусгай зөвшөөрөл өгдөг хотын одоо төрийн хүнд сурталчны ресторан. А нөгөөх нь бол зүгээр нэг ард иргэд өөрсдөө нэг бизнес эрхлэгч адилхан ресторан нэхэд тэрнийхээ миний рестораны дэргэд ресторан нээсэн учраас зөвшөөрлийг өгөхгүй гээд тэр ресторан дампуурж исэн түүх байгаа шүү дээ. Ийм гашуун түүх байгаа шүү дээ. Өдөр тутам байгаа юм. 7 нэрийн нөгөө нэг арх зардаг зөвшөөрлөөс авахуулаад энэ суман дээр, аймаг дээр, нийслэл дээр алхам тутамд энэ засгийн газарт яг хэрэг эрхлэхийн сайд багт бол зөвшөөрлийн зөвлөлийг ерөнхий сайд ахалдаг учраас хэрэг эрхлэхийн даргын хуваар өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж ирсэн. Уг нь хуулиараа шин зөвшөөрөл нэмэгдэж байгаа бол зөвшөөрлийн зөвлөл хуралдаа дүгнэлт өгд юм бэл. Тэгэхдээ хизээж үгүй штэ. Хизээж тэгж байгаагүй. Зөвшөөрлийн зөвлөлд одоо сайд нар хизээд санал дүгнэлт аваад зөвшөөрөл нэмжээсэй. Тэр байтугай их хурал дээр ажлын хэсгээр зөвшөөрөл дураараа нэмсэн байл шүү дээ. Тэгээд дараа нь эдийн засгийн хөгжлийн сайд болсон. Эдийн засгийн хөгжлийн сайдаар зөвшөөрлийн санг хариуцт юм бэл. Эдийн засгийн сайд. Сан гэдэг ингээд систем дээр бүртгэгддэг хэсгийг. Яг олон нийтэд харуулдгийг цахимын сайд хариуцт юм бэл. За энэ 3 хүн эв зүгөө олж ажиллахын үндсэн дээр энэ зөвшөөрөл хүнд суртал буурах юм бэл. Тэгэхээр энэ 3 хүн яадаг вэ гэхээр эрх мэдлийг авах гэдэг байхгүй.
Энэ нэг манай энэ дарга нар чинь ер нь ингээд ерөөсөө яг тэр сайдын албанд очих нэг эрх мэдэл нь тэрээс салж болдгүй юм шиг ингэж ханддаг байхгүй. Тэгэхээр энэ хуулийг засгийн газар санааж болохгүй юм лээ. Эний чинь одоо Хасуурын гаавын гишүүн ажлын хэсгээр байгаад дараа нь хэрэг хэрэглэхдээ гаавын гишүүний багийнхан манай энэ хэрэг хэрэглэхийн бүгдээр ажилласан шүү дээ. Тэгээ яамдуудаа санал аваад тойроод ирэхээр энэ зөвшөөрөл байх ёстой, энэ байх ёстой, энэ чинь тусгай зөвшөөрөл байх ёстой, энэ чинь энгийн байж болохгүй гэдэг ингээд вааган санал ирээд эргээ харсан чи яг хэвээр байх. Тэгээд сая их хурлын дараагаар томилогдсныхоо дараа засаг руу шууд заяа бол гишүүн бид 3-ын нэртэй санал явуулаад санал төгөлт авсан. Нэгсэндээ одоо бол салбарын эрх ашигуд яригдахгүй. Тийм учраас би энэ их хурл дээр ажлын хэсэг байгуулна. Ашиг сонирхолгүй хүмүүсийг оруулнаа. Тэгэхгүй дахиад нөгөө их хурл дээр ажлын хэсэг байгуулчихсны дараа дахиад янз бүрийн юм нэмээд байхыг үүсэхгүй. Тэгээ танихаа аргагүй болчихдог байхгүй юу? Ягаад ч эрх мэдлээс айгүй өгсөн юм салж байгаа юм чинь. Тэгэхээр яг энэ амгаа гишүүний хэлээд байгаа бол яг үнэн баг. Тэр эрүүл мэндийн салбарт одоо эрүүл мэндийн яам өөрсдөө л хариулах хэрэгтэй байна. Одоо тэр гайлын хүнд сурталчилгаад сая нэлээл үзлээ шүү дээ. Тэгтэл ямар ч байсан хил бомбд тэр буугаад суугаад байдаг чинь болцсон. Гашуун сухад ганц мод дээр очихоор. Ямар ч байсан тэр сая хилцээр хийхийн үед хоорондоо мэдээлэл солилцохын холбоот хийцээ. Ямар ч байсан нэг үеэ бодвол их өөрчлөгдсөн шүү дээ. Болно гэвэл болно. Гол нь энд би насаараа байхгүй шүү. Энэ бол төрийн ажил бол насаараа би энэ дарга байхгүй гэдгээсээ л салж л харахгүй бол зөвхөн тэр байгаа ажил дээр л нэг юм нэмж авах гэдэг хандлага байгаад байдаг нь айгүй хэцүү юм билээ. Тэгэхээр салбарын яамдууд энэ нөхцлөө өөрсдөө тайлбарлах баха. Яг нь ер нь бол улс төрийн манлайлал их чухал юм байлээ л дээ. Бас энэ хоёр салбар хариуцч бас сайдаар нь ажиллаж байсан. Тэгээд бас энэ ихтэй сургуулиудын чанаргүй ихтэй сургуулиудын нэг 99 ихтэй сургуулиудыг би нэг 65 болтол хүртэл зэгсэлж байсан. Бодтоод үр дүн болж байсан. Харамсалтай нь одоо буцаад сэргээгээд байгаа юм байлээ л дээ. Бүр нэмээд байгаа юм билээ тоог нь. Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхад бол одоо бас энэ нэг орчуулагчдын товчоо ажилуулгч зөвшөөрөл одоо тэр нөгөө жолооны үнүүлэхний зөвшөөрөл гэл ингээл яамдууд нь хоорондоо энэ зөвшөөрлөө булаацалтад байдаг нэг ийм заван одоо төрийн дон одоо байдаг шүү дээ. Энийг бол бас арилгаж болдог одоо ийм сайн жишүүд байдаг. Хамгийн гол асуудал бол бид нар хууль хийж болно, сайхан хууль баталж хэрэгжилт. Тэр зэсмээ өнөөдрийн бид нар хамгийн их зовоож байгаа асуудал бол яг энэ тусгай зөвшөөрлүүднийх нь тоо багасж байгаа ч гэсэн тусгай зөвшөөрөл олгож байгаа, сунгаж байгаа, төтгөлзүүлж байгаа, сэргээж байгаа, хүчингүй болгож байгаа энэ хүн сурталчин бол маш хүн том хүн суртал байна шүү. Учрал сайдаа учрал дараа. Тийм ээ. Энэ асуудал дээр л бид ер нь зөвшөөрлийг өгөхдөө их сүржээ хандд юм билээ. Өгөх дээр эхлээд тэр зөвшөөрөл авах процесс бол ер нь мэдхгүй энэ бол нэлээд том ажил шүү. Дэлхийн оюуны өмчийн байгууллагад нэг шинэ бүтээл нэг бүртгүүлэх гэдэг юм шиг юм болж байгаа шүү дээ. Гэхдээ нэг онцлогтойн тэнд дандаа ингээд ар өөрийн хаалх хэрэгэлдэг. Тэр үнэн. Өгсөний дараа бол харин мартчихж байгаа маа. Нэг зөвшөөрөл өгсөн хүн мартчих. Тэрний дараа тэр иргэдэд ямар одоо хор хуршиг учруулж ийн тэр хүнс эрүүл мэнд одоо тэр аюулгүй байдалд нь ямар хор хуршиг учруулж ийн гэдэгт явцын хяналт бараг баг. Тэгээ явцын хяналт байдгүй учраас дараа нь зөвшөөрлөө сунгах гээд ирэхээр бүх юм шинээр эхлүүлдэг. Зөв зүгээр одоо ажиллаж исэн үйл ажиллагааг зөвшөөрөл сунгахын төлөө нөгөө хүмүүс чинь бүх хүчиг баримтаад бүгдийн ихнээс нь зэгслээ яг шинэ зөвшөөрөл авч байгаа юм шиг. Яагаад тэгдэггүй гэхээр явцын хяналт байдгүй. Дээрээс нь тэр нөгөө эрсдлийн үнэлгээнд суурилсан шинжилгээ хийдэггүй байхгүй. Тэгээ хаана шалгалт ирсэн бэ гэхээр агентлагаас дүүргээс тэгээ яамнаас одоо нэг зохицуулах орооноос мэдхгүй. Одоо ингээд маш их шалгалт. Тэгэл нэг бүгдээр нэг улаан канттай тамгатай хүмүүсээр л дүүрлээ л дээ. Энийг одоо зэгцлэхгүй болж бид нэг ард иргэдэд нэг тийм том тус болж чадахгүй маа гэхэд жоон зай болж л өгөх ёстой байна. Тийм учраас явцын хяналтаа сайжруулад бид нар эрсдлийн үнэлгээнд суурилсан байж чадвал бүрэн боломжтой. Энэ бэлтгэлийг бол хийцэн. Жишээ нь захимын сайд багт ч гэсэн манай одоо ийм Монгол те одоо энэ манай залуучууд байна энэ тэнгисний мегмар наран
эдгээр ингээ хийцэн штэ. Захим сая одоо зөвлөхөөр сая дийлж байгаагаар захимаар бэлэн. И бизнесийг бид нар танилцуулсан. Бэлэн. Энийний чи ард байгаа тэр лайсенс хэмээн гэдэг байгаа зөвшөөрлийн санг. Манай сангийн амны тэр ий баримт одоо манай энэ Батүлиг эдгээр. Тэгээ сая би эдийн засгийн ам дээр очсон манай энэ золоо байна. Энэ залууч бүгд хийцээ. А зүгээр л энд нэгтгэдэг байхгүй. Зөвшөөрлөө энэгээр өхийг хүсдэг. Заавал гараар өхийг хүсдэг. Заавал өрөөндөө авчирж ингэж бүх хийлгэж ингэж хүмүүсийг ингээ мослуулж торт морт авч цэцэг навчраар булуулж өгөх юм сонирхол өндөртэй. Тийм учраас би салбарын сайд биш учраас их хурлын гишүүний хуваар салбарын эрх ашиг огт оруулахгүйгээр энэ хуулийг барьж. А энэний цаана олон юм хүмүүс юм ярина. Энэ заавал байх хэрэгтэй. Ингэдий. Төр энийгээ л авч ивэл баг улс орон сайхан болно. Болдог байсан бол болчих байсан. Болохгүй байгаа юм. Тийм учраас тэгээд зөрөгтэй мэрэгжлийн холбоонд өгхийн үг. Тэгээд цахимаар явуулахын 100% цахимаар явуулаад хүнээс хамааралгүй байвал зөвшөөрлийн тэр газар мазад ажиллах хүний сонирхолж багасч байна.